За Монгол Улсын эдийн засгийн өсөлт бол өндөр байгаа. Та бүгдээрээ мэдж байгаа. Эхний одоо хагас жилийн гүйцэтгэл гарсан эдийн засгийн өсөлт бол 6.3% өсөлттэй. За гадаад худалдааны хэмжээ бас нэлээд нэмэгдсэн, экспортч нэмэгдсэн, орлого импортч нэмэгдсэн ийм байдалтай. Эхний 7 сарын гүйцэтгэлийг аваад үзэх юм бол төсвийн орлого 589 тэрбум төгрөгөөр давж биелж явж байгаа гэдгийг би энд онцолж хэлмээр байна. За олон улсын валютын сангийн одоо ажлын хэсгийг Монгол улсад ирж ажилласан. За бидний хувьд бол ойлголцсон зүйл юу вэ гэхээр цалин тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх талаар одоо хоёр тал бүрэн хэмжээнд бол ойлголцсон. 18 онд одоо төсөв суусан их үүсрийнхээ хүрээнд цалинг одоо нэмнэ. Ирэх 2019 онд бол одоо цалинг бол инфляцийн түвшинтэй уялдуулаад бол нэмнэ. Тэтгэврийн хэмжээг мөн ялгаа авахгүй 2019 онд инфляцийн түвшинтэй уялдуулж нэмэхээр бол олон улсын валютын сандлаар ойлголцож тохиролцсон байна. Та бүгдээрээ бол мэдж байгаа олон улсын валютын сан өөрсдөө одоо хэвлэлийн мэдээлэл бол хийсэн байгаа. Монгол улсын эдийн засгийн гүйцэтгэлийг бол одоо сайн байгаа. За төсвийн сахилгоотыг нэлээд сайн сахиулж байгаа. Өр барагдуулах ажлыг бол нэлээд идэвхтэй хийж байгаа. За та бүгд дахиад хэлэхэд одоо 2017 оны одоо 24-ээс хойш 2007 оны 10 дугаар сарын 24-ээс хойш одоо хөрөлсөхийн засгийн газар бол гадаадын одоо хөрөнгийн зах зээл дээрээс нэгч долларын нэгч юаны өндөр хүйтэй арилжааны зээл бол аваагүй байгаа. Дотооддоо арилжааны банкудаас болон одоо бусад одоо иргэн аж ахуй нэгжүүдээс нэгч төгрөгийн зээл аваагүй гэж. Тэгэхээр яг үүнтэй холбоотойгоор тэр давсан орлогоо юунд зарцуулж байгаа вэ гэхээр давсан орлогын зарим хэсэг нь бол энэ төсвийн алдагдлыг санхүүжүүлэх зориулагдсан тэр зээл авахгүй байхад зориулагдаж байгаа. 2018 оны төсвийг одоо батлахдаа засгийн газарт 1.4 их найт төгрөгийн зээл авах юм зөвшөөрлийг бол улсын хурлд өгсөн байсан. Өөрөөр хэлбэл төсвийн алдагдлыг санхүүжүүлэх зорилгоор 1.4 их найт төгрөг хүртэлх төгрөгийн зээл авч болно гэж. Тэгэхээр сангийн яам бол өөрийнхөө санхүү мөнгөн хөрөнгийн одоо удирдлагыг одоо хэрэгжүүлж дээр нь давсан орлого хоёроо одоо өр тавихгүй зээл авахгүйгээр өнөөдрийг бол хүртэл ажиллаж байгаа. Тэр засгийн газрын санхүү мөнгөн хөрөнгийн удирдлагыг сайжруулна гэж юу яриад байгаа юм бэ гэвэл урд өмнө бол та бүдд ярьдаг л байсан. Өөрийнхөө мөнгийг арилжааны банкнд байршуулчаад эргүүлэл өндөр хүйтэй авдаг байсан шүү дээ. 2017 оны 10 сарын 24 хүртэл энэ бүгдийг л зогсоосон. Төрийн мөнгөний тийм хонцсон сэтгэлээр ханддаг бүх зүйлийг даалгуулсан. Дээр нь төсвийн сахилга батыг бол эцэст нь одоо маш сайн сахиж ажиллаж байгаа. За сангийн яамны хувьд бол одоо ямар нэгэн одоо санхүүжилтийн хүсэлт төрөл ажлын 2 хоногийн дотор санхүүжүүлэхээр журамлагдсан байна. Яг энэ хүрээндээ бүх санхүүжилтүүд хийгдээд явж байгаа.